Сайн мэцхан уу? Би тэгэхээр Улаанбаатарын хамгийн гоё газар нэрэлд гарсан байгаа. За миний очсон ихний газар болохоор Улаанбаатар парк буюу Риотын төвийн парк байгаа. Энд бол хамгийн анх удаа очсон болохоор маш гоё байсан. Огт хүлээлтгүй төсөөлөлгүй байсан учраас тэгэхээр сэтгэл өндөр батсан. Хөрхий. Тэ хөрхий би надад. Хөрхий. Амар хөрхий би. Тэр газрыг хартаа. Ямар гоё. Амар хөөрхий юм би. Энэ бол үнэхээр хөөрхөн газар байна. Амар олон гэрэлтэй. Хаштай. Өндөр. Тамацорээ. Ангид. За харагдчихлаа. Энд бол үнэхээр хөөрхөн байна. Нэг хартаа. Үнэхээр эренгүү сэтгэл баясаад цаанаасаа бүр хөөрөөд байна. Маш гоё. Маш гоё. Өөр хэлэх үг алга. Энд ирцгээгээрээ та нар. Шинэ жилд усахаас өмнө. За Шангрилад орж ирлээ. Жижигхэн хацааны нэрцгаая. Иймэрхүү хацаар тассан юм. Каталогийн хүүтэн. За энэ бол 2 дахь газар.
За алдарт талбай дээр ирлээ. Ингээд нөгөө мөсөн гулгуур өнтер хийж ах шиг байна. Сая тэнд нөгөө нийтээлийн дулаан дудлаг гэдэг хацуурн дээр очлаа. Бас хөөрхөн л юм байна, хөөрхөн жижигхэн. Энд бол 2-3 жил угаасаа ирээд хацуурын тарчихсан. Гэхдээ хаваар олё гэж бодож байна. Энэ хайртай. Ийм юм байна. За алдарт талбайн хацуур маань имерхүү байна. Ийм хийж байгаа юм байна. Энэ жилүүд юм уу? Могой жилүүд юм байна. Тэгээд соём байна. Ийм хөрхөн бөмбөлөгтэй хацуурны. Тэгээд энэ 2026 гэсэн бичгтэй хацуур байна. болохоор юм хөөрхөн. Энэ юу бас тэгж хөөрхөн гацаараа. Талаас харахад ч гэсэн бас хөөрхөн харагддаг. Ийм гацаар байна. I love you гэж байна. Street food ni. Энэ юу байна? Шаарч үзчихье. Шаарч үзэх яцгаа. Everywhere you go. Санзасароо залуусаа. Улаанбаатарын мөнгөн шөнө 2025 арга хэмжээ бүхтэн Сүхбаатарын талбай олон төрөл арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийг одоо сургуулийн зураг авах соёлын олон төрлийн үзүүлбэр бүхэн entertainment орчинтой Christmas market үзэсгэлэн худалдаа, иргэдэд үйлчлэх тов тухтай худалдаа үйлчилгээний асар болон явуулын үйлчилгээний төргөн хоолны 8 зэрэг ажиллаж байна. Мөн 12 дугаар сарын 22-наас 31-ний өдрүүдэд иргэдэд нээлттэй урлагийн тоглолтыг мөн зохион Самаха хамтдаа болооцгаая. Хамгаас бойхон хайрын шинжилвэн хайдах цаста өвхийн үдэш холын оддын ихтэй насаар салгуур сахалтай өвгийн уар хапагаатахаар сасунзарыг дутаж бигээгүй болхинсаар Дээр суугаад зураг даруулж болох юм байна. Хөөх юм бэ. Harry Potter-ийн бүлэг. Энэ бас Рамын театрын бүтээлтэй шээ. Сэлб сэрий 20 минут, сэлб сэртэй 20 минутын сэлб сэртэй юм. Ямар хөөх юм. Энэ хартай Спаттер Джонсны шоу байна. Өвхийн өгөн засан охин хайлаад хурд байх шиг байна. Энэ сайн өөр юм биш. Энэс бодох хийдээ. Сайт эндээс би уулгачихлаа. Хөрхэн л юм байна. Банкэсийн жижигхэн гацуур байна. Энэ хүн банкэчээ. Ой. Cycling гацуур байна. Ахвээ. Энэ хүүхдээ ордны гацуур байна. Энэ цагаан гацуур байна. Саагаар чимэлсэн юм байна энэ гацуурыг. За ийм гацуурын дээдлэлт нь болохоор
Монголын хүүхдээ ордог гинэ. Эксплорийн уртлын газар нь гэлээ. Энэ харагдаж байна газар маань. Эксплорийн уртлын газар. За хитдэг чимтэй өдрийн мэндийг. Өнөөдөр бол бүхний тэрэ амардаг өдөр. Харин би шилаа билүү. Чи явах гээд байна. Ийм юм зассан байна. Ямар хөөрхөн юм бэ? Одоо эндхийн гацуурыг бүгдөө харцгаая. Энд бол айгүй хөөрхөн чимэглэл хийсэн байна. Тэгээ гацуурныхан зургийг авъя гэж бодож байна. Би сая найзтайгаа уулзаад тэг гэрлүүгээ харихын оронд ингээд тэг гацуурны бичлэг хийх гээд хайсан зайсан хийшээ ирлээ. Би харагдаж байна уу? Энэ ямар хөөрхөн юм гоё. Айгүй гоё гацуур шин. Энэ дотроо юм хөөрхөн гацуурнууд юм. Яг гойрцсан ч юм бүр амар хөөрхөн юм шүү. Амар гоё гацуур ээ. Амар хөөрхөн гацуур юм. Ийм хөөрхөн юм байна. За би одоо Богдхааны музей хажуугаар явж байна л да. Өмнө жил бол энд их сайхан тийм гоё чимгэлч гисэн гоё гэрэл мэрэлтэй байсан боловч энэ жил гацуур нь байгаа юм. Энэ хаан уул дүүр юу хийгээ таа. Энд талбайгаа чимгэлэхгүй. Өөр газар эсвэл нөгөө 120-ыг чимгэлсэн болоод 120 лөө гацуур авчихсан юм болов. Нөгөө цэнгэлтийн дотор коток гэд нартай болгоцсон байсан штэ. Тэгээд нүүрх байхгүй нь. Өөрөө миний утсан дээр бичлэг байх юм бол би өмнө жил ямар байсныг нь та нарт харуулъя. Амар хөөрхөн юм бэ. За энэ жилийн хувьд ийм байна ингэ. Ямар ч чимэглэл юм алга. Өмнө жил чи нүгээр юм гоё гэрэл мэрэлтэй. Тэр голд гацууртай байсан. Тэгээ энэгээр одоо бол хоосон байна. Тэгээ би одоо Апогийн уртлын гацуурн дээр очих гээд явж байна. За тэр урд харагдаж байгаа хөөрхөн бол Апогийн гацуур байна. Тэр гоё гацуурны өөрийнхөө тоглоом чимэглэлтэй. Яана. Би харагдаж байна. Маш хөөрхөн. За энэ хөөрхөн гацуур руу би яваарцаар байна. За юу гэрэн. Харагдсан уу? За боллоо. Одоо энэгээр ихтэй. Ямар хөөрхөн юм бэ? Ямар хөөрхөн юм бэ? Одоо эндээс гараад харцгаая. За тэгэхээр энэ бүхнийг дүгнэхэд хамгийн гоё гацуурмад бол Улаанбаатар паркийн гацуур модоо гэж би хэлсэн баха. Тэгэхээр тэрүүгээр орчин нь гоё, тэгээ хүмүүс айгүй гоё тийм давталсан сэтгэл өндөр тэгээ гоё зураг хүрээ ахуулаад явж ирсэн учраас тэрийг тодрууллаа. За дараагийн гоё гацуур бол мэдээж
Jerry-Ford-ийн зур маш их мөнгөөр зүтсэн газар байсан. Тэгээ гоё байсан. Тэгээ бусад газар гэсэн хөөрхөн байсан шүү. Тэгээ баяртай гэж хэлээ да. Энэ хүрээд гацуурны бичлэгээ дуусгаж байна. Би гэртээ харлаа. Бай бай. Ирж би шинэ оноо инээдгөөр баяр баясгал сайхан бүхнээр дүүрэн ухтаарай гэж хүсэн өрөө та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Дахиад баяртай баярлалаа.